Аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын ээлжид одоо хуралдаан 6 сарын 16-ны өдөр нэгтгэхээр одоо хуралдахаар байгаа. За аймгийн иргэдийн хурлын хуралдаантай холбоотой өнөөдөр хороодын хуралдаан болж байгаа. 4 хороо одоо өнөөдөр бол хуралдаж байна. За энэтэй холбоотой аймгийн иргэдийн хурлын одоо зөвлөл бол бас хурлаа хийсэн байгаа. Тэгээ хэлцэх асуудлуудаа урьдчилан хилцэж одоо асуудлуудаа хурлаас өмнө бол хилцдэг. Тэр асуудлуудыг бол өнөөдөр хилцэж байна. Хуралдаанаар хилцдэг асуудлуудыг та бүхэнд бас танилцуулъя. За энд бол хамгийн түрүүнд нэгд бизнесийн таатай орчин бүрдүүлэх баялаг бүтээгчдийн зээлийн хөнгөлт үзүүлэх журмыг бол аймгийн одоо засаг даргын тамирын газар аймгийн секретариас оруулж ирэх байгаа. За мөн хоёр дахь гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг одоо хурлын даргын захирамжаар бол шинжилэн батлах байгаа. За үүнтэй холбоотой аймгийн иргэдээр хурлаар оруулах асуудлыг хэлцэж байна. За дараагийн асуудал бол өмчийн харилцааны тухай үндсэн ихтгэлийг одоо орон нутгийн өмчийн газраас бол оруулж ирж байна. За дараагийн асуудал бол агаарын бохирдлын төлбөрийн хөв хэмжээг тогтоох тухай асуудлыг мөн аймгийн засаг даргын тамирын газар за мөн татврын хэлцээс бол оруулж ирж байгаа. За мөн газрын харилцааны асуудлууд хоёр том бүлэг асуудал байгаа. Хов хотын эдэлбэр газрын хэмжээ байршил заагийг тогтоох тухай. За нөгөөх нь бол улсын болон орон нутгийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил түгээмэл тарах хэвээр ашигт малтмал ашиглуулах чиглэл өгөх тухай асуудал орно. За мөн нийтийн аж ахуйн одоо үйлчлэгээний шим ус одоо орон нутгийн өмчт улсын үйлдвэрийн газрыг хязгаарлагдмал хувьцаат компани болох тухай асуудал бол орж ирж байна. За тэгээд нэрэмжит болох тухай одоо хурлаар хоёр асуудал орж ирж байгаа. Нэг нь бол булган сумын нисэх буудлыг мядаг овогтой одоо баастын нэрэмжит болох тухай асуудлыг оруулж ирнэ. За дараа нь бол манай бүсийн онцлогын эмчилгээний төвийн мис заслын одоо тасгийг хүний гавьяа тэмч Батбаярын отхон шарын нэрэмжит болох тухай асуудал аймгийн иргэдийн хурлаар одоо орж ирэх юм. За мөн бомбот хайрхан уулын орон нутгийн тусгай хамгаалалтын газрыг менежментийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг одоо аймгийн байгаль орчны газраас оруулж ирж байна. За мөн шинэ ховдын хөгжил сангийн журам батлах тухай хуулийн тогтоолыг бол хүчингү болох тухай асуудал орж ирж байгаа. Энэ бол шинэ одоо хууль батлагдж байгаатай холбоотой ийм асуудал орж ирж байна. За мөн шинэ ховд үйлдвэр технологийн парк орон нутгийн өмчт аж ахуйн үйлдвэрт тооцооны газрыг ховд агропарк орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрыг тус татан буулгах тухай асуудлыг одоо шинэ ховд компаниас оруулж ирж байна. Нийт одоо 12 асуудлаар нэгд өдөр 6 сарын 16-ны өдөр аймгийн иргэдэд хуралдаа оролдоно. За хурлын бэлтгэл ажил ер нь хэр хангагдсан бэ? За энэ удаагийн одоо хуралдааны онцлог бол бас төлөөлөгчдөөс сонирхсан асуултаа одоо асуух боломжийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад илүү олгож өгж байгаа орчныг нь бүрдүүлж байгааг сонссон. За ер нь болвол аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын хуралдааны явцад бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчд одоо өөрийн байр суурь илэрхийлэх асуултанд хариулах талаар бол хурлаас ер нь шатаарал сарах хэмжээнүүдийг авж байгаа. За үүний нэг нь бол ховд одоо хуралдааны том танкимын гадна бол иргэдийн одоо эндрийг бол засч өгсөн. За тэр эндэр дээр бол манай төлөөлөгчд өөрснөө одоо сэтгүүлчдийн сонирхсан асуултанд тусгаалan одоо асуултанд хариулна. Гэхдээ бол аймгийн иргэдийн хурлын ажлын алба бол та бүхэнд одоо туслаад за энэ төлөөлөгчөөс бид нэр яриа авъя. За тэр дагуу бид бүхэн төлөөлөгчтэй холбоо завж хөлөөгөр нь ярьцлага өгүүлэхээр байгаа. Яг тэгэхээр энэ зохион байгуулалтанд бас орохгүй бол аймгийн иргэдийн хуралдааны үйл явцад бас нөгөө ярьцлага аваад байгаа нь саад учруулах бас нэг байдал үүсэж байгаа. Ер нь цаашдаа бол тийм зохион байгуулалтын хэлбэрт бас оруулж байгаа. За баярлалаа.